За тэгээд наадмын амралтаар та нар маань гэр бүл хайртай хүмүүстэйгээ сайхан тий цаг гаргаж нөхөрсөн гэж найдаж байна. Өнөөдөр хэдүүлээ үргэлжлүүлээд Бурхны хаанчлал бидний эрх мэдэл гэдэг цуврал номлол руугаа хэдүүлээ орно. Бид нар нийтдээ 7 цуврал номлол байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Бурхны хаанчлал бидний амьдралд яг яаж бодтой тий хэрэгжих вэ энэ талаар хамтдаа ярилцсан. Тэгэхээр ингээд Бурхан минь та намайг хаанчлаач, та намайг удирдаач, Есүс миний амьдралыг удирдаач гэж те бид нар гуйдаг, залбирдаг. Гэхдээ яг яаж гэдэг асуулт байна шүү дээ, те. Яг яаж удирдах юм? Энэ талаар бүгдээрээ хамтдаа сурах болно. Бурхны хаанчлал бидний амьдрал гэдэг. За тэгээд товчхон залбираад үгийн цагийн төлөө товчхон залбираад эхлэе. Эзэн Бурхан минь танд баярлалаа. Өнөөдөр бид таны үгээр дамжуулан бидний зүрх сэтгэл, оюун бодлыг минь та нээгэж. Тэгэд энэ үгийг хүлээж авах зүрх сэтгэлийг та зөөлөн байлгаараа. Бид үгийг даруугаар хүлээж авч түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд та өр шимийг нь бидний амьдралд 30-аар 100 дахин илүү ургуулаарай гэмээр гуйж байна. Эзэн танд баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бурхны хаанчлал бидний амьдралд яаж биелэх вэ гэнэ. Би 1994 онд итгэгч болоод тэр үед би өсвөрийн хүүхэд байсан. Тэгээд дөнгөжтэй одоо 14 настай гэдэг өсвөрийн хүүхэд. Тэгээд 14 настай өсвөрийн хүүхэд ингээд цуглаанд хамрагдаж эхлээд би 3 жил цуглаанд юу маш тууштай хамрагдсан л та. Тэгээд тэр үед яасан бэ гэхээр те бид нарт нөгөө бүтэн Библи орчуулагдаагүй байсан. Дөнгөж ингээд шинэ гэрээ нартаа Библи гэж ярьдаг те шинэ гэрээл орчуулагдсан. Хуучин гэрээнээс нэг эхлэл ном, Йов ном гэл те ганц хоёр номнууд ингээд сургаалт төгс өдр гэж орчуулагдаж эхэлж ирсэн л та. Тэгээд тэр үед цуглаан дээр ингээд те эзэн та нар ингээд амьдралаа те түүгээр өдөрдүүл захируул гээл. Тэгээ яг тэр үед би бодож ирсэн те ингээд би өөрийнхөө амьдралын эзэн байгаад тэгээ зүгээр Бурхан ингээд намайг зүгээр ингээд өрөөгөөд ивэгээд явчих болдгоо юм уу те. Заавал ингээд амьдралаа одоо ингээд Бурханаар өдөрдүүлэх ямар хэрэг вэ? Есүсээр өдөрдүүлэх ямар юм? Би ингээд дуртай зүйлээ хийн тэгээд Бурхан те залбирахаар тэрийг мань өрөө. Тэгэл яг Бурханы дургүй юмыг л хийчихгүй болвол яах вэ гэжтэй би бол анх яг нэг тиймэрхүү бодолтой байсан. Тэгээд яасан бэ гэхээр те за Бурхан бол Бурхан. Тэгээд Бурханы талаар бид нар ямар ойлголт бодолтой байдаг вүлээ те. Ерөнхийдөө те нэг тиймэрхүү л ойлголт надад байсан гэсэн. За залбирахаар хариулдаг, өрөөдөг, ивэдэг те Бурхан бол нэг юм өрөөл ивэл гэдэг тэр талаас нь л илүү ихтэй би ингээ. Тэгээ байж исэн чинь би ингээ шинэ гэрээ уншаа явж исэн чинь шинэ гэрээн дээр маш миний амар дуртай нэг ишлэл гарч ирсэн. Тэр нь ямар ишлэл вэ гэхээр Иохан номын 15 дугаар бүлэг дээр те. Би цаашид та нарыг боол гэж дуудахгүй. Би та нарыг найз нөхөд гэж дууднаа. Тэгэл нөхөдийнхөө төлөө амиа өгдөг гэл. Иохан номын 15 дугаар бүлэг дээр. Би амар баярлсан. Тэр харж ийн үү? Есүс чинь намайг боол гэж дуудахгүй. Есүс те намайг найз гэж дуудаж ах чинь би яахлаарэ те Есүсийг хаан гээл те амьдралаа түгээр өдөрдүүлнэ гээл те. Есүс өөрөө тэгж хүсээгүй байх чинь те энэ хүмүүс яагаад ингэж заагаад байгаа юм бол? Сонирхолтой бодол орж ирсэн. Тэгээд би яасан бэ гэхээр за би хэний үгэнд орох уу? Ер нь Есүсийн үгэнд л орё. Тэгээд би Есүстэй найзууд байхаар шийдсэн те. Айгуу гоё байсан надаа найзууд. Гоё найзууд. Тэ гоё ярин нөхөрлөн тэ дуулна Есүсийн үгнээс уншин тэ судлан гоё Есүстэй нөхөрлж байгаа найзууд. Тэгэл найзууд учраас ингээл тэ надаа айгуу гоё тийм эрхчлөө мэдэгдээл тэ айгуу гоё эрхчлөө мэдрэгдээл их гоё байсан. Тэгэл вау гээл тэ. Тэгжээд л яг хөө гэхээр итгэлийн амьдрал донд бид нар төгс хүмүүс биш шүү дээ. Бид нар ч алдаа гаргана тэ. Тэгэхээр алдаа гаргаар яадаг вэ гэхээр тэ би Есүстэй эхэндээ ирээд би гимшижсэн. Эхэндээ ирээд гимшээд би юм буруу зүйл хийчлээ. Дараа нөгөө алдаагаа дахиад гаргаад дахин гаргаад явах үедээ яасан бэ гэхээр би найз гэдгээ илүү их тэ төрүү барьж эхэлсэн. За юу сүртэй юм дээ. Тэгэл би залбирэн та уучлана тэ. Би гимшин тэгэл та уучлана. Угаасаа би намайг залбир гэсэн гимш гэсэн гим их юм бол гимшээрэ гэсэн та тэгэл уучлана гэж амлалцсан тэгэл тэ. Тэгээ та амлалтандаа үнэнч тэгэл би таны найз. Тэгэл хоёулаа найзын дундаа орж эхэлсэн. Надад эзний үгийг сахин биелүүлэх шаардлагагүй мэт санагдчихсэн. Тэгэл би өөрөөрөө явна, өөрөө амьдралаа өдөртөн Есүстэй гоё найзууд тэгээд гим их юм бол би залбирчин тэгэл намайг уучлчин. Тэгэл нэг юм найзын дундаа, тий? Найзын дундаа зүгээр ингэж юм. Тэгээд яг тэр үед юу болсон бэ гэхээр миний амьдралд тухайн үед те надад маш олон найзууд байдаг байсан. Тэгээ би ер нь онц сурдаг,
хичээл номондоо те нэлээд дажгүй нийтэж те янз бүрийн юм хийчдэг, янз бүрийн юмны авьяастай учраас ингээл юм болгонд л оролцоогүй жидэг те тийм хүүхдээс. Наад олон найзууд байсан. Тэгээ тэр найзуудаас би нэрийг хэлээд яг нэг найз байсан. Тэр найз цуглаан дээр ирээд те танилцсан итгэгч найз байсан. Багын найз бол биш, цуглаан дээр ирээд танилцсан. Тэгээ тэр найз те ингээд нэг өдөр яасан бэ гэхээр миний юмнаас хулгай хийснийг би мэдсэн. Надаас хулгай хийсэн. Найзтай уг энэ гэхдээ надаас хулгай хийснийг би мэдсэн. Надад айгүй онцгүй байсан те. Айгүй онцгүй ингээд хөөх гээл те. Уг нь найз гэж бодоол ингээ гоё явжсэн чи яагаад ингээ миний юмыг хулгайлж байгаа юм бол гэд би. Тэгээ эхний удаад яг нэг тийм сүртэй том юм биш байсан учраас би тэгэл мдээгүй юм шиг царайлал өнгөрөөс. Мдээгүй юм шиг те. За. Тэгжсэн чи дараа нь ахаад нэг юм хулгайлцсан. Яг тэр авсныг нь бол би бүр мэдсэн те. Гарцаагүй мэдж байгаа би. Тэгсэн чи ингээл те. Тэгэл би тэр удаа би хэлэх үү яах уу гэж бодож өстэй. Тэгээ бодож оож байгаа би. За одоо тэгээд уучил гэдэг юм чи зүгээр. Тэгээ хэлээл тэгэл те. Хэлэхээр тэгэл угаасаа уучлаарай л гэх байлгүй те. Тэгэл би ч гэсэн одоо итгэвч хүн юм чинь тэгэл уучлах байлгүй те. Тэгэл одоо хэлсний оронд зүгээр ингээл өнгөрөөдөө. Тэгээ зүгээр Есүсийн нэрээр гэл дотроо те. За ингээл уучлая гэж бодоол зүгээр ингээд өнгөрөөж. Удалгүй миний үүргэвч тэр чигээр алга болсон. Миний үүргэвч үүрдэг үүргэвч. Тэгээ миний үүргэвчин дотор тухайн үед яасан бэ гэхээр Sony-гийн CD плеер байсан. Яа, тэр үед бол те Sony-гийн те одоо portable те CD плеертэй хүүхчин болстой тасархаа байлаа штэ. Тэгээд яасан бэ гэхээр те миний дотор нь CD плеер байсан, бүхэл бүтэнтэй CD-ний цомог байсан. Миний сонсох дуртай хамгийн гоё хамтлагууд те магтан дууны хид хідэн гоё CD-нүүд тэр үе чинь магтаалын CD мэдээ олдохгүй штэ Монголоос. Тэгээс амар гоё те баг 20 гаруй CD-тэй те ингээд CD-ний цомог ингээд дотор нь CD. Тэгээ миний те би нөгөө бүтэнсөнд ингээд сакс тоглоод те цуглаан тараад бид нар баян сакс тоглоод байсан байхгүй юу. Тэгээ би тэнд дотор те цэвэрхэн оймс саксны пүүз мүүз хийсэн байсан. Байхгүй цуглаан дээрээс би цүнхээ алдчихж байгаа байхгүй юу. Тэгэл пасторт хэлээл пастор за хаста нэрэ те болгоомжтой баймаа гээл те өөрийнхөө юмдаа хариуцлагатай байхгүй яасан ингээл зөндөл юм. Хэсэг хугацааны дараа яг миний цүнхийг нөгөө найз маань үүсцэн гараад ирсэн. Би бүр шоконд орсон. Та өөрийнхөө хамгийн хайртай ий тогшлаа хараа шууд таньдаг үсттэй. Би шууд таньж байгаа те. Тэгээ энэ удаад миний уурээд очоод те чи яаж байгаа юм бэ? Би юмаа алдаад ингээд те бүтэн сар гараа ингээд гэсэн чи ичгчгүй миний урдаас юу гэж хэлсэн гэж те. Би нэг хөдөлтөж авсан гэж хотлоо ирсэн. Чинийхтэй адилхан өнгөтэй адилхан цүнх би авсан юм аа. Вау. Яаж чадж байна? 7 хоногийн дараа миний оймсыг өмсцэн явж байгааг би харсан. Цүнхэн доторс миний оймсыг. Миний пүүз болон CD плеерийг ил бол гаргаж ирээгүй те. Гэтэ миний оймсыг өмсцэн явж байгааг би харсан. Тэгээ би очиод ахаад би те чи яаж байгаа юм үннээ луур гэсэн чи надад юу хэлсэн гэж хоёулаа найзууд бидтэй юм сүртэй гэсэн. Вау. Би тэр залуутай найзлахаа болиё гэж шийдвэр гаргаад энэ өдрөөс хойш те ер нь энэ хүнээс их болгоомжтой гэж шийдвэр гаргаад тэгээ би гэртээ очиад манай дүү тэр үед цуглаанд хамт явдаг байсан. Манай дүү надаас 5 насаар дүү. Тэгээ би дүүдээ очиод те за ахаад энэ залууг те манай гэр зөндөө ирж хондог байсан байхгүй. Тэгэл гэрээс бас мэ юм алга болчихно те. Тэгээ би дүүдээ хэлсэндээ ахиж гэртээ оруулахгүй ш. Оруулжлахгүй ш. Ягаад гэвэл энэ хүн те надаас зөндөө хулгай хийлээ. Манай гэрээс ч гэсэн хулгай хийгээд байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай дүү надад юу хэлсэн гэж таныг өдөр болгон өглөө хичээлдээ гараа явахаар манай гэрт орж ирдэ шүү дээ. Би гайхаад яаж тэгээд надаар хоол хийл гэж иддэг. Тэгээд таны хувцснуудаас харж байгаад аль цэвэрхнээс нь аваад өмсөө гараа явдаг. Таныг орой хичээлээсээ буцаж ирэхээс өмнө яах нь вэ? Орж ирээд хувцсыг чинь буцааж өлгөөд тэгээ гараа явдаг. Өдөр болгон тэгдэж штгсэн. Би чи надад хэлэхгүй яасан гэсэн чи. Гэхдээ танаа найз үздэй гэсэн урдаас. Тэр үчирэг найз чинь ингээл бие бинээрээ орж гараад чөлөөтэй байдаг байсан шүү дээ. Би өстө үнэхээр ууралсан би. Тэг үнэхээр би ууралсан.
Яг тэр үедээ би бурхны өмнө ирээд бурхан минь эн чинь нөгөө шудраг ясмаас хаана вэ те. Найз гिचээд надаас ингээд хумсалсаар сүулдэ бүргээ хулгай хийгээд гэр оронд минь орж ирээд бүр ингээд те хамаг хоол хүнс юмнуудыг идээд хувцыг маань өмсөд. Би болохоор миний хувцыг манай дүү надаас хулгайлж өмсөд муухай олгоод байна л гэж бодоод дүүдээ уурлаадсан байхгүй юу. Лүкөө. Юу гэж чи найз вэ? Даварсан найз те, дундаа орсон найз те. Яг тэр үед бурхан надад юуг сануулсан гэж Баатара чи яг тэр найз гэж надад хэлсэн. Чи яг тэр найзтайгаа адилхан. Би чамайг хойш чи миний боол биш. Чи миний найз гэж би чамайг дуудсан. Гэтэл чи даварж байна. Чи гим нүгэл дураараа хийгээ те. Найз үсттэй юу сүртэй. Би гимс чин та уучлал чин үсттэй юу сүртэй ингэж те. Яг л тэр чамд яаж хандж байгаа шиг чи надад тэгж ханддаг. Эзэн надад яг тэр үед санаас. Би бүр юу хэлэхээ мэдхээ болсон. Би энэ ямар муухай хүн бэ л гэж бодож байсан. Харин одоо яасан бэ гэхээр би ямар муухай хүн бэ? Вау. Хаадын хаан эздийн эзэн тэр Есүс эзэн миний амьдралын эзэн байх ёстой тэр нэгэн намайг те найзаа гэж тооцсны төлөө дуудсны төлөө би харин давраад те бүр ингээд гим нүгэлт рүү яваад итгэвч биш хүн шиг аашлаа те яаж явж байгаагаа те тэр үед би харсан. Эзэн минь ээ гэж дуудчаад би түүнийг те хүндлэхгүй хайрлахгүй түн дуулууртай биш те яаж явж байгаа яг тэр үед би харсан ба. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа те Бурхны хаанчлал тэгвэл бидний амьдралд яг яах вэ гэдгийг харна. Өнгөрсөн сургаалаа эргээд харах юм бол Бурхан хүнийг бүтээхдээ өөрийнхөө дүр төрхийг биднэрт хуваалцсан. Өөрийнхөө эрх мэдлийг бас биднэрт хуваалцсан талаар бүгдээр үзсэн тийм үү? Тэгээд хүмүүс тэрсэлсэн, хүмүүс Бурханы мөн чанарыг авахыг хүссэн, хүмүүс Бурханы байр суурийг авахыг хүссэн, хүмүүс Бурханы хаанчлалаас татгалцсан. Тэд энэ дэлхийн буюу те бие бинийгээ хаанчилж ноёрхохыг те илүүд үзсэн ба. Хүмүүс Бурханы хүүгээс татгалцсан. Тэр татгалцсан хүү Есүс нь бол өөрөө Бурханы хаанчлал юм. Есүс бол бүх эрх мэдлийн дээд юм. Тэр бол Тэнгэр газар дах бүх эрх мэдлийг те атгсан бидний хаан эзэн. Тэгээ Есүс бидний амьдралын эзэн байхыг хүсдэг. Тиймээс Ром номын 10 дугаар бүлэг дээр юу гэхээр түүнийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрвөл гэдгийг өнгөрсөн 7 хоногт бид нар ярьсан шүү дээ. Тэг өнгөрсөн удаа. Амаараа хүлээн зөвшөөрөх гэдэг. Энэ бол бусдын өмнө те бүхний өмнө Есүс бол миний амьдралын эзэн гэдгийг тэг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Есүсийг бид нар аврагч эзэн гэж хүлээн зөвшөөрдөг. Амен. Амен. Гэхдээ тэр бидний амьдралын эзэн гэдгийг бид харин хаяа мартаад байдаг. Тэр биднэрээ аврагч эзэн. Амен. Залбирахад, сонсдог, гимшихэд, уучилдаг тэр бидний аврагч эзэн. Гэхдээ тэр бидний амьдралын эзэн гэдгийг бид мартаад байж болохгүй. Есүс миний амьдралын эзэн байх ёстой. Тиймээс түүнийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөр. Есүс бол Бурхан. Есүс бол Бурханы хүү. Тэр сайн найз, тэр сайн хончин те, тэр олон те, тэр үүд, тэр бол цорын ганц зам үнэн ам гээл бид нар те, тэр бол гэрэл гээл. Гэхдээ тэр эзэн гэдгийг нь хүлээн зөвшөөр. Есүс таны амьдралын хувьд хин юм бэ гэж. Тэр амьдралын маань эзэн байх ёстой. Бурхны хаанчлал бол Есүс Христ. Тэгвэл Христ амьдралын эзэн байх хоёр суур арга зам байна. Хүмүүс олон янзаар те эзэнд амьдралаа өргөдөг, үйлчилдэг, бууж өгдөг. Гэхдээ те Библиэлд те Христээр амьдралаа өдөрдуулах тэр хоёр үндсэн тэр арга зам, суур арга замыг хэлсэн байна. Эхнийх нь юу гэхээр Бурхны ариун сүнсээр амьдралаа өдөрдуулах юм аа. Амен. Эхнийх нь түүний ариун сүнсээр амьдралаа өдөрдуулна. Ариун сүнс гэдэг бол Бурхан өөрөө юм гэдгийг бид нар ойлгох ёстой. Эхлэл номын 1-р бүлэг дээрээс харах юм бол эзгүй хоосон юуч байхгүй байхад тэнд эзний сүнс оршин байсан. Эзний сүнс байсан. Тэгээ Иохан номын 4-р бүлгээр хэлдэг штэ. Бурхан бол юу гэдэг вүлээ? Сүнс. Түүн мөргөчтөн сүнсээр ба үнээр түүнийг мөргөн хүндлэх ёстой. Тэгэхээр Бурхан бол өөрөө сүнс юм аа. 2-р Коринт 3-р бүлэгдээ жишээ өгөхлөөр эзэн бол сүнс гэж хэлдэг. Бурхан бол сүнс. Тэгэхээр Бурханаар амьдралаа өдөрдуулна гэдэг нь ариун сүнсээр амьдралаа өдөрдуулна. Ариун сүнс бол
бидэн дээр бууж ирээд бидний дотор оршоод байж байгаа тэр Бурхны оршихуй, тэр Бурхан өөрөө юм. Би тааван хэлээ, дахин хэлээ. Ариун сүнс бол биднийг Христэд итгэхэд бидний дээр бууж ирээд бидний зүрх сэтгэл дотор орж ирээд нутагшсан гэж хэлдэг юм уу Библиэлд. Нутагшсан Бурхны хаанчлал юм. Ариун сүнс бол. Тэгээ энэ ариун сүнс бидний дотроос ятгадаг, зэмлдэг, чиглүүлдэг. Энэ ариун сүнс бидний дотроос яах нь хөдөлдөг. Энэ ариун сүнс бидний амьдралыг өөрчилдөг. Энэ ариун сүнсээр бид нарт түүнд бид нар мэдрэмжтэй дуулууртай байх юм бол бид нар Бурханаар амьдралаа удирдуулна гэсэн үг. 2 дугаар Тимот 1:7 дээр ингэж хэлж байна те. Бурхан биднэрт айдсын бус харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн. Тэр сүнс нь ямар сүнс вэ гэвэл айдсих биш. Бурханаар хаанчлуулна, ноёлуулна, захируулна гэхлээр та нар айж гэнэ үү? Хүчээр нэг юм орж ирээд те ноёлоод захираад чамайг хүсэхгүй байгаа юм чи хийхээс өөр аргагүй байдалд те хүргэж тулгадаг тийм сүнс биш. Хэрвээ тийм байсан бол бид нар робот шиг л болно гэсэн үг шүү дээ. Тэр юу хийлгмээр вэ? Тэрийг л бид нар хийдэг те. Би нэг юм хийх гэхлээр юу ч бодож болдгоо, хүсэж болдгоо, мөрөөдөж болдгоо те. Гэхдээ махан биеийн бузар хүслээс гадна надад бас сайн сайхан хүсэл мөрөөдөл бас байж болно үсттэй. Тэрийг ч бодож болдгоо те, хийж болдгоо би робот шиг болно гэсэн. Тэгэхээр Бурхан бид нарыг айлгаж, ноёлж те дарлахын тулд ирээгүй. Тэр биднэрт айдсын сүнсийг өгөөгүй, харин хүч, хайр, бие захирах сүнсийг өгсөн гэж. Хүчийг өгсөн. Тэр хайрыг өгсөн. Бие захирж удирдах тэр сүнсийг бидэрт өгсөн гэж. 2 дугаар Коринтер эзэн бол сүнс гэж. Эзэн бол сүнс. Тэгээ эзний сүнс хаана байна тэнд эрх чөлөө байдгаа гэсэн. Энэ эрх чөлөөний дотроо бид нар тэр ариун сүнсээр дамжуулан түүний дүрд эзний сүнсээр алдраас алдарт өөрчлөгдгөө гэсэн байна. Түрүүн та нар харж байна үү те? Хүмүүс өнгөрсөн номлолоос хүмүүс тэр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хэрнээ түүнтэй адил болох гэж оролдоод унсан. Тэгээ одоо гэм нүгэлтэй болсон хүний мөн чанар тийм үү? Уналтанд орсон. Харин одоо яаж байгаа вэ гэхээр буцаага тэр бурханлаг мөн чанар, зан чанар, ёс суртахуун тийм үү? Бурханлаг тэр ариун цэвэр тэр байдлыг буцаагаад ариун сүнс биднэрт яах нь сэргээж өгдөг. Ариун сүнсээр дамжуулаад бид одоо анхныхаа бүтээгдсэн тэр дүр төрх рүүгээ анханасаа бид нар Бурхны эцэгтэйгээ ямар харилцаатай байх вэс яг тэр харилцаа руугаа анхны тэр цоо шин байсан тэр бүх тэр зүйл рүүгээ бид нар буцаад яах нь очтгоо гэсэн. Үүнийг ариун сүнс бидний амьдралд хийдэг. Тэр бол сүнс, тэр бол эрх чөлөө. Тэр биднийг боолчилж байгаа биш, харин биднийг эрх чөлөөн дотор удирдах, захирж, эрх чөлөөн дотор биднийг тийм үү Бурхан эцэг рүү буцааж авчрах ийм сүнс юм а гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Би анх цуглаан дээр ирчээд ариун сүнсний талаар ямар ч ойлголтгүй байсан тий. Тэгжсэн тэнд нэг юм тий бидний эзний ариун сүнс надад оршин гэдэг нэг дуу байдаг да нэг гоё тий. Давид хаан шиг бүжгэлнэ гэлөө нэг тиймэрхүү хүмүүхтэй тий. Тэгэл тэр дууг ингээл дуулахаар те ингээл цуглаа ингээл тэр чигээрээ бүжгэлдэг те. Тэгээд яг тэр үед маан цуглаан бол ингээл гоё те ингээл бүжиг хийгээд дуулдаг байсан. Зүгээр ингэж те алга малга тагч зүгээр зогсохгүй заа. Урд ингээд бүжигчд гарч ирээд бүжиглээл тэрийг нь цуглаан тэр чигээрээ дагаж бүжиглээл те. Body worship бид нар гээл те. Тэгэл хийдэг байсан. Тэгсэн чи яасан бэ гэхээр нөгөө чинь ингээл бүгдээрээ тэрийг ингээл те наа гээл те дарараа гээл амар гоё те. Нөгөө дуугаа дуулаад бүжиглээл. Тэгэл би тэрэн дотор нь те би ингээл нэг мэдсэн чи би ч нөгөө дагцсан явж байгаа штэ дагцсан бүжигэлцэн ингээл алга малгаад ашцсан те бүжигэлцэн явж байгаа. Тэгэл би тэгэл дараа нь те ариун сүнсний талаар надад нэг хүн тайлбарлаж өгсөн чим те би яг тэгж утсан. Тэгэл тэр ариун сүнс намайг удирдаал би одоо ингээл те бүжиглээл дуулаад байгаа юм биш. Тэрээс би ч бас олонний дунд орж ирээ тийм амар те тийм амар одоо бүжиглэх хэмжээний бол тийм нүүрмэг юу бол биш л те. Ер нь бол нүүрмэг гэхдээ бүжиглэх хэмжээний нүүрмэг юу бол биш. Ариун сүнс намайг удирдах байгаа юм байна шүү дээ. Тэгээд гэсэн байхгүй юу? Би ингээл яг гим хийх гээл явж байхад ариун сүнс намайг яг ингээл болиулах уу гээл. Гэсэн чинь нөгөө нэг надад яг ариун сүнсний тухай тайлбарлаж өгчээсэн нөгөө ах маань болиулна гээл те. Тэгэл би гарч явал гим хийчихгүй юу? Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр яа надад ариун сүнс байхгүй юм байна л гэж бодсон.
Гоё байх үедээ би ариун сүнстэй байна гэж бодоод гим нүгэл юм уу хүнд хэцүү болох үед ариун сүнс байхгүй юм байна гэж боддог те. Ийм бодолтой хүн бол байсан байгаа би. Яг л анханаас нь надад тэ зүү зөхөстэй зааж өгөөгөөс. Тэр ариун сүнс тэгээ би тэ бодсон те. Ваа те. Тэгэл намайг зүгээр ингээ хүчээр ингээл удирчих юм бол ямар гоё вэ те. Би зүгээр жолоогоо тавьж өгье. Тэ. Та өдөр та жолоод гээл те. Гэтэл үгүй байх тийм үү. Энэ ариун сүнс ноёлдог, айцаар захирдаг тийм сүнс биш ээ гэж. Библийн 2 ишлэгийг хэдүүлээ харна. Дараагт дээр Иохан 14:17 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ гэсэн. Амен. Изекэл 36-гийн 27 дээр хуучин гэрэн дээр бас яг энэ талаар хэлсэн байгаа л да. Би сүнсээ та нарын дотор оруулж гэсэн. Тэгэхээр тэр ариун сүнс бидэн дээр хурж ирээ бидний дотор ордог тийм үү? Миний дотор орж ирж. Тэгээд яасан бэ гэхээр тэр орж ирсэн учраас одоо бид нэр Бурхны зарилгуудын дагуу тогтоолуудыг сахих боломжтой болж байгаа. Нэг гайхалтай зүйл. Хэрвээ ариун сүнс биднэрт байхгүй бол бид Бурхны ард түмэн болох боломжгүй. Энэ талаар Библиэлд бүр маш тодорхой хэлсэн. Тэр сүнсээр л бид нар Бурхны хүүхдүүд болдог. Тэр сүнсээр л бид нар Бурхны ард түмэн болдог. Түүнийг эцэг Бурхан гэж дууддаг. Ариун сүнсгүйгээр хинч тэгж дуудаж чадахгүй гэдгийг хэлдэг. Ариун сүнсгүйгээр хинч Есүсийг эзэн гэж дуудахгүй гэж бүр тодорхой хэлсэн байна. Тэгэхээр энэ ариун сүнс Бурхны хаанчлалыг бидний дотор яах нь бодиттой болгодог. Энэ ариун сүнсээр дамжуулан бид одоо Бурхны зарилгуудыг, түүний тогтоолуудыг сахих ийм боломжтой болж байгаа. Тэгээ энэ сүнс бол үнний сүнс бөгөөд юу гэж хэлж байгаа вэ гэхээр мөн те та нарын дотор байна. Бидний дотор хамт байдаг. Бурхны хаанчлал биднэртэй хамт гэдгийг одоо те та ойлгоор. Бурхны хаанчлал гэдэг Ням гаригийн бүтэнсийн өдрийн энэ 2 цагийн цуглаан дээр л байдаг биш. Эсвэл таныг те өглөө босоод зөвхөн те Библийг уншаад сууж байгаа, залбираад сууж байгаа тэр сүнслэг, бурханлаг итгэгч байх үед ч л Бурхны хаанчлал байгаад байгаа юм биш ээ. Бурхны хаанчлал тантай хамт таны ажлын талбар дээр, таны гэр бүл дээр, таны хичээл сургууль дээр гудамжинд явж байгаа, автобусан сууж байгаа хаасайгүй Бурхны хаанчлал тантай хамт. Яг гэвэл тэр ариун сүнс таны дотор байгаа гэсэн. Тийм учраас би Бурхны хаанчлалаас те төр зүр гарцсан юм шиг биш гэсэн үг. Саяхан би Америк явсан шүү дээ те. Тэгээ яг намайг Америкт байх үед яг намайг онгоцны буудлын дээр байх үед нэг хүнийг баривчилсан байлээ Интерполынхан. Монголоос цухтагаа явцсан. Тэ нэг гэмт хэрэгтнийг баривчилсан байлээ. Би яг хөө тэр үед тэ баривчилж байгааг нь хараагүй л дээ. Гэтэ сүүлд нь мэдээ гарсан чи яг намайг онгоцны буудлын дээр байсан өдөр Америкт тэ Лос Анжелесийн онгоцны буудлаас нэг хүнийг Монгол хүнийг тэ цухтагаа явцсан хүнийг Интерполынхан барьсан юм байл. Тэр хүн яагаад цухтааж байгаа вэ? Монголд том буруу зүйл хийсэн байж тээ. Улсыг тэ хохироосон гэсэн үг. Тэ том гэмт хэрэг үйлцсэн гэсэн үг. Тэгээ Монголоос гараад цухтагаа явчихаар яаж байна? Монголын нутаг дэвсгэрээс гарцсан учраас түүнийг шийтгэхгүй гэж бодож байгаа. Гэхдээ дэлхий дээр ямар азар тэ зөвхөн Монголын цагдаа биш олон улсын цагдаа буюу Интерпол гэж байдیں۔ Тэ. Өдөр үнийг олж ирсэн. Тэгээ хүмүүсийн сэтгэлээ бол яаж байгаа вэ гэхээр би өнөөдөр энэ дотор байхдаа жишээлбэл би энэ гэр бүл дотор байхдаа би сайн хүүхэд байна. Би гэртээ би сайн хүүхэд байна. Гэрээс гараад явхаараа би дураараа байна. Би ажил дээрээ би сайн ажилтан байна. Ажлаас гараад явхаар миний ямар байх нь хүндж байдлаагүй. Би цуглаан дээрээ сайн итгэгч байна. Цуглаанаас гараад явхаараа миний ямар итгэгч байх нь хүндж байдлаагүй. Ихэнх хүмүүс өнөөдөр энэ дэлхийн нийгэм яг ийм сэтгэлгээтэй байдаг. Чи намайг харж явах үед би танаа гэрт байгаа бол би тэ аятайхан байна. Чи манай гэрт байгаа бол чи аятайхан байсан дээр шүү. Эсвэл гудамжинд байгаа бол тэ миний яах нь хүндж байдлаагүй. Өнөөдөр бид ийм нийгэмдэр байж. Өчигдөрхөн сошиалоор дүүрэн үнчин охтуудын тухай юм та нар харсан уу? Өнөөдөр дураараа ярьдаг, дураараа боддог. Тэгээ тэр хүн уучлалт гуйж ин тийм олон нийтийн сүлжээн дээр те. Би өстой болгоомжгүй үг хэлчлээ. Гэхдээ Библи юу гэж хэлдэг вэ? Зүрхний бэлхлаас ам ярьдаг. Би бол тэгж л харж байгаа.
Тэгэхээр өнөөдөр бид ийм бузар муу нийгэмдэр амьдарч байх үед Бурхны хаанчлал надтай хамт хаа сайгүй явдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Зөвхөн цуглаан дээр ирэхтэй те Бурхан минь ээ биш. Хаа сайгүй Бурхан минь ээ. Есүсийг алдаршуулахын төлөө Есүс чамтай хамт ажлын талбар дээр чинь байгаа гэдгийг те ойлго. Тиймээс Йосефийн талаар юу гэж хэлсэн бэ? Эхлэл ном дээр Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд тэр түүнтэй хамт байсан тийм үү? Йосеф ч гэсэн Бурхантай хамт байсан учраас гэж хэлдэг шүү дээ. Эсвэл үхэлгүйгээр тэнгэрт одсон тэр нэгний тухай юу гэж хэлдэг вэ? Бурхан түүнтэй хамт байсан учраас тэр энэ газар дээр байсангүй. Үхэлгүйгээр тэнгэрт одсон нэгний тухай хэлж байна. Тэгэхээр Бурханы сүнс өнөөдөр бидний дотор орж ирсэн. Бурханы хаанчлал бидэнтэй хамт байгаа. Таны хаач явсан гэртеч ажил дээрээ хаач байсан тэр сүнс, тэр хаанчлал тантай хамт. Тэгвэл хаан эзэн чинь тантай хамт хаа сайгүй байдığım болвол та хаа сайгүй байхдаа хаан эзнийхээ зарцсан хаан эзнийхээ дуулууртаа тэр нэгэн нь байх хэрэгтэй биш үү? Библиэлд эзэн нь боолуудаа ажил даатгаад холын аянд явсан түүх 2-3 ч гардаг тийм үү? 2-3 өөр төрлийн түүх гардаг. Муу боолууд бол яадаг вэ? Эзэн маань байхгүй юм чаа. Ирэх болоогүй юм чинь гэдээ дураараа аашилдаг. Харин итгэмжтэй сайн тэр боолууд болохоор бусад боолуудаа найз нөхдүүдээ санаа тавьж эзнийхээ хийгснийг хамгийн сайнаар хийдэг биш үү? Муу боол эзнээсээ айгаад талаантаа нууж яхад тэнд сайн боол талаантаа өсгөж үржүүлээд эзнээ баярлуулж байгаа биш үү? Энэ мэдтэй түүхүүд Библиэлд байгаа шүү дээ. Нилээд байгаа шүү дээ. Хэд хэд. Тэгвэл өнөөдөр эзэн Бурхан маань биднийг орхиод явцсан биш. Есүс бидэнд юу гэж хэлсэн бэ? Би та нарыг үнчрүүлж орхихгүй, би та нар руу удахгүй эргэж ирнэ. Би та нар руу өөрийнхөө сүнсийг, ариун сүнсийг би та нар руу илгээнэ. Тэгээ энэ дээр хэлж штэ. ертөнц түүнийг хүлээж авч чадахгүй, харин итгэгч та нар бол хүлээж авна. Тэр Бурхны хаанчлал та нарын зүрх сэтгэлд амьдрал дотор явна бодтой орж ирнэ гэж. Тийм учраас ариун сүнсээр удирдвал Иохан 14:26 дээр тэр ариун сүнс бол туслагч гэж хэлж байна. Миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нар хэлсэн бүгдийг минь сануулнаа. Би хамгийн анх яг энэ ишлэлийг уншаад хөөх ариун сүнс чинь бэрд юм биш гэж бодсон. Туслагч юм биш те. Өстө тэгвэл өстө дураараа ариун сүнсийг зараал те. Өвдөн гутал намайг идгээ. Надад нэг юм дутангууд намайг хангах гээл те. Би гонигтай бай, намайг баярлуул гээл те. Би ариун сүнсийг өстө дураараа зарах юм байна л гэж бодсон те. Миний хүслийг биелүүлэх юм байна л гэж бодсон. Надад анхнаасаа тэгэж буруу ойлголт өгөхөөр те бас заацсан байгаа байхгүй. Би бас тэгээ ойлгоцсон, буруу ойлгоцсон. Тэгээ туслагч гэдгийг те би тэгээ буруу ойлгоцсон. Гэтэл ариун сүнс туслагч гэдэг те тэр биднээс сул дорой биднэрт үйлчлэхийн тулд биш. Харин ариун сүнс бидийг хүчээр хөжүүлж те бидний мэдэхгүй чадахгүй тэр аливаа зүйл дээр бидэд хүч мэрэгэн ухааны өгөхөөр ирсэн. Тэгээ тэр ариун сүнс яасан бэ гэхээр биднэрт юу гэж хэлсэн те энэ дээр Есүс юу гэж хэлж байна вэ гэхээр та нарт бүгдийг заана гэж хэлж байгаа. Бүгдийг бас сануулна. Есүсийн хэлсэн болгоныг сануулна. Түрүүн яг өмнөх ишлэлүүдээр юу гэж хэлсэн бэ? Тэр хуучин гэрээний ишлэлүүдээр тэр сүнсээ бидний дотор өгөөд тэр сүнсээр нь дамжуулан бид нар зарилэг тушаалуудыг сахин биелүүлэх одоо боломжтой болно гэвэзтэй. Тэгвэл одоо энэ дээр хараач тэр ариун сүнс яаж байгаа вэ гэхээр тэр үг тушаалыг эхлээд биднэрт яах нь вэ? Зааж өгнө. Эхлээд юу ч мэдэхгүй бол яаж хэрэгжүүлэх юм? Ойлгож байна үү те гол санааг нь? Тэгэхээр тэр ариун сүнс биднэрт зааж өгнө эхлээд. Тэгээ хүн сурсан юм болгоно дандаа сандгүй. Та те 5 дугаар ангийн тэгээ Монгол хэл уран зохиолын хичээлийн 9 сарын 17-нд орсон хичээл дээр юу заасныг санаж байна уу одоо? Тэгэхээр бид нар сурсан юм болгоно бид нар дандаа сандаггүй тийм үү? Заалгасан уу? Заалгасан. Гэхдээ бид нар дандаа сандаггүй. Тийм учраас байнга шалгалт аваад идэг те. Харин ариун сүнс бид нар зааж ийн. Тэгээ араас нь юу гэж ийн? Сануулж ийн. Ариун сүнс бидний амьдралд те яаж тэр удирддаг вэ? Бурхны хаанчлал яаж ариун сүнсээр дамжуулан биелдэг вэ? Би нэг жишээ гэлээ. Нэг удаа гудамжинд би явж исэн. Тэнд цогтуу хүн өвтчихсэн.
Би ер нь тийм хүмүүсээс жоохон холуур тойроо явцдаг төрлийн хүн. Би танаас шударгал ярьж байгаа шүү заяа. Ер нь бол холуур тойроо л явцдаг. За энэ хүн гайгүй байгаасаа хин нэг нь туслаасаа гэж бодоод холуур тойроо явцдаг хүн. Яг одоо бол тийм биш шүү заяа. Ер нь бол тийм байсан заяа. Тэгээд яасан бэ гэхээр нэг өдөр явж исэн гудамж нэг цогтөө хүн тий харахад ингээд яг нэг цогтөө хүн гаунцаас. Би яг л сурсан зангаараа хажуугаар нь тойроо явах гэсэн чинь надад сайхан сэтгэлтэй самар хүний түүхийг сануулж байгаа юм чин яах юм. Би яг цуглаан руугаа яараа явж исэн байхгүй юу. Яг цуглаан руугаа яараа явж байхад тэнд цогтөө хүн өвтчихсэн. Хажуугаар нь өнгөрөөд би эзэн дүүлчлэн бурхан дүүлчлэн би яараад тэгээ цуглаан руугаа би яараад гүөх гэтэл надад яасан бэ гэхээр яг сайхан сэтгэлтэй самар хүний түүхийг сануулж байгаа байхгүй юу. Баатраа. Тэр тахилч хажуугаар нь өнгөрөө явцсан. Тэр фариса хажуугаар нь өнгөрөө явцсан. Чи ч бас өнгөрөх гэж гинөө. Хэрвээ би тэр самар хүний түүхийг би уншиж чимээгүй цаг хийж те номлоор би заалгаагүй байсан бол би өнгөрөөл явчих штэ. Харин яг тэр үед эзэн надад тэр үгийг яах нь сануулсан, ариун сүнс сануулж. Чи бас өнгөрөөд явах гэж гин үү? Би дотроо Яа би хоцрол би пастортаа алуулсан штэ. Манай пастор алдаг хүнч байгаагүй л дээ. Яг үндэ нэг ахлагчлалтай намайг их чангалдаг байсан. Тэрнээс пастор бол алдаг хүн байгаагүй. Тэгсэн чинь тэгэл би яах вэ? Цуглааныхаа үйлчлэлээс хоцрох юм уу? Тэ яах юм дээ энэ үний чинь дээ. Тэгээ тэр үе чинь гар утас муц те төргөн мөргөн дуудчих юм байхгүй штэ миний иргэн дөрөнд. Тэгээ тэр хүнтэй зууралцсан л бол чи тэгэл одоо зууралтнаа л гэсэн үг те. Тэгээд бид тэр хүнийг очиод ямар ч сан те зүгээр үү? Зүгээр гээл. Яах гэдэг юм бэ? Чи юм бэ л гэж энэ урт. Тэгээд би таныг ийшээгээ тий төхүүл нэг газар л төхүүлээд танаа гэрчээ хаана вэ? Холол гэж. Хааны байлаа. Хаас боёо шүү л гэж. За би ч гэрлүүн бол өстой барахгүй юм байна. Би ч машин байхгүй, юуж байхгүй те дэр чинь те залуу хүн те хүүхдэл байгаа юм чинь. Тэгээ би дотроо батсан те. Йоо, за ингээл орхиол явахаас одоо энэ хүний чи би үүрээ те явах биш би одоо яах юм гээд. Орхиол явахаас. Тэгээд яг босоод явахсан чи ариун сүнс ахаа сануулж байгаа юм те. Өөй, нөгөө самар хүн яалаа гээл те. Тийм ээ, тий самар хүн илчгэн дээрээ үүрсээ надад илчиг байхгүй. Ариун сүнс минь те надад л илчиг байхгүй шүү те. Та өөрөө уучраалаараа энэ үнтэйгээ. Чам жоохон мөнгө байгаа. Тийм ээ, тийм миний кармад жоохон мөнгө байсан. Уул нь би өргөлдөө өргөнө гэж бодоо те би кармалцаа явж ирсэн. Жоохон мөнгө очиод би яг өргөлдөө л өгнө гэж бодож ирсэн. Тэг яах вэ гэсэн. Самар хүний түүхийг ахаа санаж байгаа те. Ойрхон би яваад түүцнээс ус аваад тэгээ тэр хүнд өгсөн. Усуу ахаад усуугаад нэг нүдэн нээгдээ те чи хинбэ л гэж те. Би хинэн яах вэ та зүгээрөө те. Тэгээ байжсэн чинь цагдаа өрөөд ирсэн. 2 цагтаа өрөөд ирсэн. Би яста тэнгэр элч шиг л харагдсан. Амьдралдаа анх удаа надад тэгээ 2 цагтаа те тэнгэр элч шиг л харагдсан. 2 цагтаа хурж ирээ зүгээрөө яасан бэ те. Ахаа энэ хүнийг та хоёр хариуцаарай. Би ажилдаа явахтаа л гүүгээ явсан те. Йоо бурхан минь те над руу ингэж тэнгэр элчээ илгээх гэж л гэж би бодчихсон. Яг ингэ санаалдаг. Энэ мэтчлэн. Тэгэхээр ариун сүнс ихэнх хүмүүс бид нар юу гэж боддог вэ те? Би ингээд гим нүгэл үлдэхээ явж байтлаа ариун сүнс те гинт миний одоо хөл мөлийг ингээд те хөдөлгөөнгөө болгож молгоод те үгүй чи тийшээ явж болохгүй гээл те. Би ингээд амар уурлаад хараад яг хэлгсэн чинь миний хэл татаал те. Гэт хэсэг хугацаанд хэлгүй болж болоо те. Ариун сүнс биднийг ингэн гэж бодоод байдаг. Бити горд тэхгүй заяа. Тэр чинь эрх чөлөөний сүнс. Гэхдээ ариун сүнс хараал хэлгэж байгаа үед хэнийг ч бүү хараа. Амнаас хараал болон ерөөл зэрэг гардаггүй биддээ. Та нар хилээр бурхныг магтдаг хэрнээ хилээр түүний дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг гих мэтчлэн энэ үгүүдийг бид нар сануулдаг. Хил амаа хязгаарл гэдгийг яах нь сануулдаг. Уур хилэндээ автан гим хийж болохгүй гэдгийг бид нарт яах нь ариун сүнс сануулдаг. Хорон муугийн тэр
гим нүгэл үлдэх гээд би явах гад уруу таталтанд ороо те. Гарах гад байхад надад яг үгээр те. Хорон муугийн зам дээрч зогсдоггүй, басамжлагчийн суудал суудаггүй гих мэтчлэн те. Энэ үгүүдийг сануулдаг байхгүй юу? Ариун сүнс яг ингэж ажилдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Гэтэл бид нар ихэвчлэн яадаг вэ гэхээр гинт унтчихад зүүдэн дунд ариун сүнс пад гэж үгээ хэлээ л те. Энд тэнд явж хахад пад илчлэлт иш үзүүлэг те. Мэдээж илчлэлт иш үзүүлэг ариун сүнсний нэгэн ажил мөн үү? Мөн. Бид нар тэрийг үгүйсгээгүй. Гэхдээ эн чинь маш ховор гэдгийг ойлгооч. Маш онцгой тохиолдол тийм ээ гэдгийг ойлгооч. Та харин өдөр болгон амьдралынхаа өдөр болгон минут цаг тутамдаа тэр болгонд та гайхамшигар өдөрдүүлж амьдрах юм уу? Үгүй шүү дээ. Та илчлэл ба иш үзүүлгээр дамжуулж өдөрдүүлж амьдрах юм уу? Үгүй шүү дээ. Өдөр тутмын амьдрал дээр цаг минут бүрт Бурхны үг бидний амьдралыг эзэн байх ёстой. Түүнд ариун сүнс харин биднэрт яг нь тусалдаг. Заадаг, сануулдаг. Ариун сүнс харин сануулах үед та дуулууртаа байх уу үгүй юу гэдэг одоо таны сонголт байхгүй юу? Ариун сүнс өөрийнхөө ажлыг хийж байгаа, сануулах ажлаа хийж байна. Заах ажлаа хийлээ, сануулах ажлаа хийлээ. Харин одоо та яах нь дуулууртаа даах уу үгүй юу гэдэг нь таны сонголт. Нэг үргэлх юм бол Бурхны хаанчлал амьдралаа удирдуулах уу үгүй юу гэдэг нь бидний сонголтоо гэсэн. Тэр үнний сүнс эрэхтээ биднийг бүхий л үнэн нөөд удирдна гэж. Ариун сүнс биднийг үнэн рүү чиглүүлдэг, үнэн рүү удирддаг. Харин муу ярийн сүнс биднийг үннээс холдуулдаг, хуурам эхэлдэг. Бид ариун сүнсээр удирдуулах хэрэгтэй. Галаат 5 дугаар бүлгийн 16-аас 17 дээр юу гэж хэлж байна вэ гэхээр харин сүнсээр яв гэж хэлж. Сүнсээр яв. Тэгвэл та нар мах бодийн хүслээ гүйцэлдүүлэхгүй. Одоо нөгөө тэмцэлдэж штэ. Миний мах бодийн хүсэл ийм зүйлийг хиймээр байна. Харин Бурхан надад ийм зүйлийг хийгээсэй гэж хүсэж байгаа. Хэрвээ би ариун сүнсээр амьдралаа удирдуулж явах юм бол ариун сүнсэнд би дуулууртай мэдрэмжтэй байх юм бол бид махан биеийн тэр хүсэл гим нүглээсээ бид нар яхнаа татгалзаж чадна гэсэн. Ялан дийлж чадна. Бид нар тийм учраас Галаат 5-ын 1 дээр нь юу хэлсэн бэ гэхээр тиймд те та нарыг те эрх чөлөөтэй болгоод чөлөөлсөн учраас дахиж тэр гим нүглийн боолчлол бүү ор. Бурхны хаанчлал доор байх ёстой хүмүүс бид нар одоо бузар муу гим нүглийн боолчлол руугаа бид нар буцаж очиж болохгүй. Бид нар тэр гим нүглийн хаанчлал, гим нүглийн тэр боолчлол доор байсан бид нар эрх чөлөөтэй болоод одоо бид нар Бурхны хүүхдүүд Бурхны хаанчлал дотор гимд бид нар үгүй гэж хэлэх эрхтэй штэ. Та үгүй гэж хэлэх эрхтэй. Гим нүгэлд үгүй гэж хэл. Эсэргүүц. Ариун сүнсээр яв гэж. Тэгээ учир нь тэр мах бодны сүнсний эсрэг, сүнс нь мах бодны эсрэг хүссэн юмыг хийлэхгүй тулд мах бод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг. Нөгөө мах бод яаж юм? Бидний хүссэн юмыг хийлгүүлэхгүй. Тийм учраас Илч Паул Ром ном дээр бүр гашуудан уйлж байгаа байхгүй юу? Би уг нь сайныг хийхийг хүсдэг. Би хүсдэг. Та нар ч гэсэн хүсэж байгаа үстэй. Бид нар ч гэсэн хүсдэг. Би ч гэсэн хүсдэг. Гэхдээ би яагаад ч ерөөсөө хүсдэг сайнаа хийхгүй мөртлөө хүсэхгүй байгаа муугаа хийчихэд ах юм аа. Би чи ямар муухай гим нүгэлтэй хүн бэ? Би бол өт гэж Паул өөрийгөө хэлж байгаа шүү дээ. Би бол тэ бүр өттэй өөрийгөө зөөрлөж байгаа байхгүй юу? Би тийм тэ. Яагаад бид нар тэгвэл тэгээд Паул араас нь юу хэлдэг вэ гэхээр тэр гим нүглийн боолчлол доор байсан биднийг Есүс Христ чөлөөлж өгсөн учраас Ром номын 8 дугаар бүлгийн 1-р эшлэлээр ирэхэд тиймээс та нарт одоо ямар ч ял шийтгэл гим нүглийн тэр ямар ч хүлээс та нарт байхгүй. Та нар чөлөөтэй болсон гэдгийг бид нар сануулдаг. Эфес 5:18 дээр дарсан бүс огтур эсбүгөөс хит самуурал буй харин сүнсээр дүүрэн байгаараа гэж бид нарт урамшуулж байна. Амен. Сүнсээр дүүрэн бай. Хэрвээ бид нар дарсанд согтуурах юм бол үр дүнд нь хит самуурал байна гэж. Харин сүнсээр дүүр. Тэгэхээр энд хоёр тушаал байна тийм үү? Сүнсээр яв, сүнсээр дүүр. Ижилхэн утгатай хоёр тушаал шүү. Заяа. Илэрхийлж байгаа үг нь ялгаатай боловч ижилхэн утгатай хоёр тушаал. Ариун сүнсээр амьдралаа удирдуулаа л гэсэн үг. Ариун сүнсэнд дуулууртай бай, мэдрэмжтэй бай, дуулууртай бай гэсэн үг. Мах бодийн хүсэл хит самуурал биш, харин эзэн дотор эмх цэгцтэй, эмх журамтай, ёс суртахуунтай зөв цэвэр ариун амьдрахыг тэр биднээс хүсдэг.
Тиймээс сүнсээр дүүр гэж. Амен. Христээр амьдралаа удирдуулахын эхнийх нь юу гэхээр Бурхны ариун сүнсээр амьдралаа удирдуулах юм аа. Ариун сүнс Бурхны үг тушаалыг сахин биелүүлж тэр үг тушаалын дагуу алхаж амьдрахад те Бурхан эзэнтэй дуулууртай байхад биднэрт тусалдаг тэр гол хүч юм. Тиймээс ариун сүнсний хүчгүйгээр бид ингэж хийх боломжгүй гэдгийг ойлгоорой. Өөрийнхөө хүчээр биш. Та нар Петрийг санаж байгаа шүү дээ. Би таны төлөө өхүй, шоронд оръё. Алалцдаг. Гэхдээ Христийг гуравтаа үгүйсгдэг. Бурхны хүслийн дагуух юмыг хийгээгүй, харин өөрийнхөө хүсэж байгаа юм бол яг хийсэн. Үр дүнд нь эзнийг гуравтаа үгүйсгэсэн. Харин хожим ариун сүнсийг хүлээж авсан Петр болон бусад дагалдагч нар тэд Христийн төлөө зодуулсан, шоронд орсон, яг л өөрийнх нь хилээдсэн тэр бүх юмнуудыг тэр даван туулсан Петр Есүсийг гайхамшигтайгаар алдаршуулсан. Тэгэхээр өөрийн хүслээр, өөрийн хүчээр биш, харин ариун сүнсээр амьдрах хэрэгтэй гэдгийг бид санах хэрэгтэй. Хоёрдугаарх нь юу гэвэл Бурхны үгээр бид удирдуулах ёстой. Исая номын 55:11 дээр ингэж: Амнаас минь гарсан миний үг над руу хоосон буцаж ирэхгүй, харин юу хүснэг минь хэрэгжүүлж, юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ. Бурхан юу гэж хэлж байгаа вэ гэхээр миний үг, тэр Бурхны үг болвол хоосон буцаж ирэхгүй. Амнаас нь нэг л гарсан бол яах нь вэ? Хоосон буцахгүй гэж. Ам алдвал барьж болохгүй гэж бид нар ярьдаг шүү дээ, тийм үү? Яг түүнтэй ижил санаа гэлж байна. Бурхны амнаас гарсан үг хоосон буцахгүй. Юу хүсснийг нь хэрэгжүүлнэ. Бурхны хүслийг хэрэгжүүлнэ. Юунд ямар зорилгын төлөө тэр үгээ хэлсэн түүнийг нь яах нь гүйцэлдүүлнэ гэж. Бид нар ерөөсөө Библийг нээгээл бид нар Бурхны үгийн тэр хүч чадал, үгийн эрх мэдлийг бид нар шууд олж харна. Библийг нээгээл. Эхлэл номын 1-р бүлгээс эхлүүлэл яаж байгаа вэ гэхээр тэр гэрэл би бологтун гэж хэлэхэд л яаж байна. Гэрэл би бологтун гэж хэлэхэд л гэрэл би болж байгаа. Одоо орчин үедээ Бурхны яг энэ шин чанар руу жоохон төхөөд байгаа хүмүүс бас байгаа. Гэртээ ороод гэртээ оронгуудаа нөгөө юу гэдэг вүлээ? Нөгөө янз бүрийн тийм Сири гэрэл асаа гингут пад гэрэл асаал Сири хөгжим тоглоул гингут баг хөгжим тоглоол наа чи муухай дуу байна өөр дуу тоглоул гин шууд тоглоулаа Цусланд байшинтай гэртээ арих замдаа Сири манай байшинг халаа гингут л яаж шууд халаагаал та нар үгийн хүч чадлыг мэдэрч гинөө Библиэр юу хэлдэг вэ гэхээр үг бол хөнөөх чадaltaй мөн аврагч чадaltaй үг гэдэг тийм аюултай өчүүхэн үг хэл бүхэл бүтэн ой модыг шатаах тэр галтай адилхан гэж хэлж байгаа шүү дээ зүрлж байгаа шүү дээ харин Бурхны үг гэдэг бол үнэхээр тэр хүч чадaltaй гэрэл бий болгохтун бол гэрэл бий болол ийм зүйл бий болгохтун гэх хэлснийхэн дагуу од гаргис тэнгэр бүх зүйл бий болж байгаа тэгээ тэр түг үг өөрлөв нь хоосон буцаж ирэхгүй. Дими хоосон үг гэж байхгүй. Бурхны хэлсэн үг бүр яах нь биелдэг, хүслийг нь гүйцэлдүүлдэг гэж байгаа. Тийм эрх мэдэлтэй үг байгаа. Тэгэхээр Бурхнаар амьдралаа удирдуулан захируулна гэдэг нь түүний үгэнд дуулууртай байх тухай юм аа. Нэг жишээ харъя л да. Матай номын 8-р бүлэг дээр бидний сайн мэддэг зуутын цэргийн даргын тухай түүх гардаг. Тэгээ Есүс Капернаумд очиход тэнд нэгэн зуутын дарга хурж ирээд Есүс дээр очиод гуйж байгаа. Тэгээ зарцсан мэн саа өвчин тусаж сүрхий өвдөж байна бүр айхтар болсон За тэгээд Есүс за тэгээ би очиод идгээгээд үгүй. Тэгсэн чинь зуутын дарга юу гэж хэлсэн байна? Эзэнтэй би таныг дээвэр дороо оруулах зохистой нь бишээ. Харин юу гэж хэлж байна? Үг л хэлээч. Ваа. Тэгвэл зарцмаа нэгнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд би нэгэнд нь яв гэхэд явдаг, нөгөөтг нь эргэхэд нь ирдэг, зарцтай үүнийг хийхэд тэр хийдэг. Вау. Тэгэхээр энэ зуутын дарга эрх мэдэл гэдэг юу вэ гэдгийг, эрх мэдэл яаж ажилтдаг вэ гэдгийг маш сайн мэддэг хүн байгаа байхгүй юу? Тэгээ өөр дээрээ хэлж штэ. Би ч гэсэн дарга хүн. Би ч гэсэн эрх мэдэл өөрөө эрх мэдлийн доор байдаг. Миний доор ч гэсэн яах нь вэ? Миний эрх мэдлийн доор ч гэсэн хүмүүс байдаг. Тэгээд тэр хүн яг үүнтэйгээ зүүрлээд эндээс ойлгоцсон байна тийм үү? Ойлгоцсон байна. Эрх мэдэл яаж ажилтдаг вэ гэдгийг ойлгоцсон байгаа байхгүй. Тэгээ Есүс юу гэж хэлж байгааг гэвэл та манад очих тийм зохистой хүн биш. Уг нь
Тэ Капернаум хотод байгаа 100-ын дарга бол Ромын цэргийн 100-ын дарга бол хамгийн баян хамгийн тэр жижиг Капернаум гэдэг хотын захирагч واخгүй энэ чаа. 100-ын дарга. Хамгийн том ордонд л амьдарч байгаа шүү дээ. Гэтэл яаж байгаа вэ гэхээр энэ хүнтэй би гэртээ оруулах зохистой биш. Есүс бол эзэн хаадын хаан гэдгийг энэ хүн хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй аль хэдийнэ. Айл хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Түүний эрх мэдлийг айл хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд түүний дуудахтаа ч гэсэн юу гэж юм бэ гэхлээр рабай гэж дуудаагүй, сайн багшаа гэж дуудаагүй. Яг энэ үед Есүсийг олон хүмүүс рабай гэж дуудаж ирсэн шүү дээ. Сайн багшаа гэж дуудаж ирсэн шүү дээ. Харин энэ хүн яаж вэ? Эзэнтэй, Master, Lord буюу тэ эзэн гэж дуудаж. Тэгээд та үгээл хэл. Есүс тийм эрх мэдэлтэй гэдгийг энэ хүн яаж вэ? Хүлээн зөвшөөрсөн. Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн түүний үг ямар хүчтэй, ямар тэ гайхалтай гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн гэсэн. Тэгэд үгээл хэлээч, үг л хэлээч. Тэгвэл биелнэ. Амен. Яг ямар үгийг тэр хүсэмжлээд байгаа юм бэ? Дуулал номын 19-р бүлгийн 7-оос 9-р ишлэлдэр Бурхны үгийн шин чанаруудыг биднэрт дурддаг. Олон тэр шин чанарууд байгаа Бурхны үгэн дээр. За энэ дээр юу ч хэлсэн байна? Эзний хууль нь төгс төгөлдөр сэтгэлийг сэргээдэг. Эзний гэрчил нь баттай, гиннийг ухаантай болгодог. Эзний сургаал нь зөв, эзний зүрхний баясгалан, эзний тушаал нь тодорхой, нүдний гэгэрэл, эзнээс эмээхэн цэвэр, мөнхөд оршдог, эзний шүүлтүүд үнэн бүгд зөв шударга. Бурхны үгийн талаар дуулал 119-р бүлэг буюу те хамгийн Библийн хамгийн урт бүлэг байгаа. Энэ 19-р бүлэг дээр жоохон товчсон хөлбөр нь байна. Харин 119-р бүлэг дээр бүр гоё дэлгэрүүлсэн хөлбөр нь байгаа заяа. Яг яаж нүдийг нээдий, яг яаж баярлуултыг, яг яаж гинэнтэй тэр ухаарлыг үгээд байгаа 119-р бүлэг дээр хамгийн урт бүлэг дээр бүр бүтнээрээ байгаа заяа. Өөр олон хэсгүүдийг бид нэр жишээ татж болно. Еврей номын 4-р бүлэг дээр тэр бол амьд үг, үр нөлөөтэй үг гэж хэлдэг. Амьд үр нөлөөтэй бидний зүрх сэтгэл төрүүдэд нэвт орж ирдэг үг. Гих мэтчлээ. Эсвэл тэр Бурхны үгтэй заадаг, зэмлдэг, залруулдаг, зүвт байдал руу чиглүүлдэг. Биднийг аливаа сайн зүйл хийхэд бүрэн бэлтгэж өгдөг гих мэтчлэн. 2-р Тимот 3-р бүлгийн 16-17 гих мэтчлэн те. Олон ишлүүдийг бид дурдж болно. Тэгэхээр ийм гайхалтай энэ Бурхны үг хэрвээ энэ үгээр бид нар амьдралаа өдөрдуулвал яах вэ? Бидний сэтгэл санаа сэргэг байх нь байна. Ойлгож байна уу? Сэтгэлийг сэргээн гэсэн шүү дээ. Баттай болгодог, тий? Гиннийг ухаантай болгодог. Мэргэн ухаан Бурханаас гуйдгүй. Тэгвэл түүний үгэнд суралцаач гэж. Зүрхийг баяр хөөртэй болгодог тодорхой юм аа. Ямар ч тодорхойгүй боостой байж үдсэн хүмүүс байна уу? Яах гэдэг нь мэддэхгүй захиралтай байж үдсэн үү та нар? Эвгүй хэцүүтэй өнөөдөр ч нэг ингэх гэж байгаа юм шиг, тэгэх гэж байгаа юм шиг те. Эвгүй хэцүү үсттэй. Ийм хүний доор яаж ажиллах юм бэ? Гэтэл Бурхны үг ямар тодорхой баттай те, ямар те ийм гайхамшигтай гэдгийг та нар харж байна уу те? Хэрвээ энэ үгэнд бид нар өөрсдөө өдөртөл юу болох вэ гэж. Тэгээ хэлснийхэн дагуу биелдэг те, ийм гайхамшигтай үгээр амьдралаа өдөртүүлвэл бид яах вэ? Тэр Бурхны үгээр бид амьдралаа өдөрдуулах хэрэгтэй. Дэд хууль номын 11:1 дээр тиймээс чи Бурхан эзнээ хайрлах юм бол хайрлаж гэж юм. Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахих гэж байна. Тэгэхээр энэ хайрлах, сахих хоёрын холбоо гэдүүлээ харъя. Шинэ гэрэн дээр ч гэсэн Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь намайг хайрлагч мөн гэсэн. Хайрлах, сахих, Бурхныг хайрлах, үгийн сахих хоёр яг жицүү адилхан утгатай гэсэн үг. Хайрлж байгаа бол үгийн сахидаг. Үгийн сахиж байгаа бол хайртай байна л гэсэн үг. Тодорхой юу? Аюу тодорхой тий. Эхнэрийнхээ хамгийн үзэн яддаг юмыг би хийгээл байвал эхнэртэй хайртай юу? Гомдоогоо дуусна үстэй. Яг түүнтэй адилхан. Хайрладаг бол яаж яана? Таалдаг зүйлийг хийх хэрэгтэй. Тэр үгийг нь бид нар сахин биелүүлэх хэрэгтэй. Энэ хоёр чинь салшгүй холбоотой.
Тиймээс би бурханд хайртай гэж хэлдэг бол бид нар одоо яах нь вэ? Үгийн сахижил түүнийгээ харуулна, гэрчлэнэ. Хайртай гэдэг үгээр биш. Харин үгийн сахин биелүүлж байгаа тэр амьдралын гэрчлэл болж инхэнтэй бурханд хайртайг тэмдэг байна. Тиймээс бурхан юу гэж хэлдэг вэ? Та нар амаараа намайг зөндөө хайрладаг. Одоо нэг жоох ажил үйлс үннээр хайрлаач гэдэг байна шүү. Тэгдэг үсттэй. Яг энэ үгийг нь Исаягаар дамжуул зэмлсэн энэ үгийг нь 1-р Иохан дээр Иохан бас хэрэгэлдэг шүү дээ. Хүүхдүүдээ бүгдөө одоо үг хэлээр хайрлахаа болио. Одоо боллоо шүү дээ. Есүсийн нэрээр би чамд хайртай маартай ерөө мөрөө. Яг бодит амьдрал дээр ерөөсө хайрлахгүй шүү дээ. Тэгээ юу гэж хэлж байгаа гэхээр хэдүүлээ үг хэлээр бус. Харин ажил үйлс үннээр хайрлцгаая. Бурхан бол хайр. Хайрладаг нэг нь Бурханаас төрөгч гэж хэлж байгаа Энэ хайр үгийн сахин биелүүлэх энэ хоёртой шууд холбоотой. За өнөөдрийн хувьд сүүлийнхээ ишлэлийг хэдүүлээ харна. Луух номын 6-р бүлэг дээр бас бидний маш сайн мэддэг хэсэг байгаа. Энэ дээр Есүс өөрийг нь эргэн тойронд байсан тэр хүмүүст хандаж юу гэж хэлж байна вэ гэхээр та нар намайг эзэн гэж дууддаг хэрнээ. Дууддаг. Та нар намайг эзэн гэж дууддаг. Араас нь нэг аимшигтай үг орж ирж байгаа тэр нь хэрнээ гэдэг үг Одоо энэ хэрнээ гэдэг үг ороод ирэхээр л тэгэл болохоо байж штэ. Тэгдэг хэрнээ. Та нар намайг эзэн гэж дууддаг гэвч гээл үг ороод ирвэл аюултай болчихж байгаа байхгүй араас нь одоо нэг онцгой юм ярих гэж байгаа. Эзэн гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ гэж асууж. Зуутын дарга болохоор та үгээл хэлээч. Хэлсний дагуу биелнэ. Харин энэ хүмүүс болохоор эзэн гэж яг адилхан эзэн гэж дуудж байгаа хэрнээ харин үгэнд нь итгэдэггүй. Үгийг нь сахин биелүүлдэггүй. Тийм хүмүүсийн тухай яриад байна гэсэн. Тэр агуу цахим цуглааны аханд үсэ. Яг энэ асуултыг Есүс өнөөдөр биднээс асууж байгаа. Юу гэж асууж байна вэ гэхээр чи надад итгэдэг үү? Итгэдэг. Тэгвэл чи итгэдэг хэрнээ? Чи надад хайртай юу? Тийм ээ, би танд хайртай. Чи надад хайртай хэрнээ? Чи намайг эзэн гэж дууддаг уу? Дууддаг. Тэгвэл чи намайг эзэн гэж дууддаг хэрнээ? Хэлж байгаа зүйлийг маань, хэлсэн зүйлийг маань чи хийдгүү үгүй юу гэж асуугаад байгаа байхгүй юу? Юунд хэлснийг минь үйлдэхгүй байна вэ? Тэгээ Есүс бидний маш сайн мэддэг сургаалт зөвлөлийг хэлж байгаа тийм. Над руу ирж үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэх чинь хинтээ адил болохыг та нарт би харуулъя. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суйрлуулсан хүнтэй адил юм. Үер болж гол хайлан байшинг дарсан боловч хөдөлгөж чадсангүй. Дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бүх баригдсан ажээ. Харин сонсоод үүний дагуу эсүүлддэг нь газар дээр суур тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм аа. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүрэл асар их байлаа гэсэн. Сүүлийн 2-7 хоногт дэлхийд даяар ямар их байгалийн гамшиг болж байгаа мэдээнүүдийг та нар харж байгаа. Венесуэлд газар хөдлөлөө. Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 50000 төгчийн. Ойролцоогоор дээдл нь 100000-аас 100000 хүн үхэж 100,000 хүн ч сураггүй болсон байх магадaltaй гэж тооцоолж байгаа. Одоогийн байдлаар ямар ч нуранган дотроос ингээд олж авч байгаа хүн 50000 төгч байна. Өнгөрсөн 2-7 хоногт Хятадын хэд хэдэн хотод ямар аимшигтай үерүүд болов. Энтгэгт усан борооноос олж хөрс нураатай бүхэл бүтэн тосгоныг өчигдөр шорон дор дараа ичиж шавран дор гих мэтчлээ. Эзэн биднэрт юу гэж сануулж байна вэ гэхээр үнэхээр Бурханд бууж өгч Христээр амьдралаа удирдуулдаг тэр нэгэн байгаа ч. Түүний хэлснийг сахин биелүүлдэг эзэн гэж дууддаг бол үнэхээр хэлснийхэн дагуу амьдрдаг тэр нэгэн болооч. Хэрвээ тийм хүн байх юм бол энэ бат бүх байшин мэт та нар байх болно гэж хэлж байгаа. Амьдралд олон зовлон тохиолдно, олон хэцүү зүйл тохиолдно. Хамгийн сайн найз чинь та нарын хамгийн үнэтэй зүйлийг чи хулгайлаа явуулчих магадгүй. Хамгийн хайртай хүн чинь хамгийн аимшигтайгаар таны зүрхийг шархлуулж магадгүй.
уржигдархан хөдөөний зам дээр те хот руу явж байгаа хөдөөний зам дээр урсгал сүрж орж ирээ согтуу хүн те нэг айлын эхнэрийг том хүүг нь те бас нэг баг хүүг нь те гэд 3 хүний амийг газар дээр нь авлаа гэх мэт. Ийм гинтийн осол, аюул, өвчин те бидний хэлдгээр нөгөө нэг те хэлж биш хийсч ирж байгаа гэдэг шиг те олон ийм зовлон шаналл энэ дунд та бат бүх найдвартай байж ах тэр арга зам болвол Бурхнаар амьдралаа удирдуулах байхгүй юу? Бурхнаар амьдралаа удирдуулдаг хүн, Христээр амьдралаа удирдуулдаг, түүний үгийг сахин биелүүлдэг хүмүүс бол баттай зогсохолно. Харин тэгдэггүй хүмүүс бол гуйж тайвж те ийм ширүүн байшин байтугай те жоохон нар те хормын төдий хитгэн хугацааны нарыг үзэхэд л гандаа дундаг тэр үр тариатай адилхан гэж зүйрлдэг штэ. Тэгээ бүгдээрээ эзний үгэнд дуулууртай бай. Түүний үгийг бүгдээрээ шимтэн судлаа. Ариун сүнс танд те түүний үгийг заах болтугай, сануулах болтугай яг хэрэгтэй үед чинь тэгээд та түүний үгийн дагуу тэр амьдралынхаа сонголтоо те хийдэг байгаасаа. Алхаа гიშгэ чинь түүний үгийн дагуу байгаасаа гэж өрөөж гэн. За тэгээд энэ хүрээ те өнөөдрийн номлолыг хэдүүлээ өндөрлөнө. Ирэх 7 хоногоос бид нэр Бурхны хаанчлал гэр бүл дотор те эцэг хүүхдийн эцэг их үр хүүхдийн харилцаанд донд эхнэр нөхрийн харилцаанд донд гих мэтчлэн те ингээд бид нар те илүү тийм практик талбаруудыг хэдүүлээ эх 7 хоногоос үзэж эхэлнэ. Өнөөдрийн номлолыг дүгнээд харах юм бол Христээр амьдралаа удирдуулан захируулахын тулд та Бурхны ариун сүнсээр удирдуулаарай, Бурхны үгээр удирдуулаарай. Тэгээд хэдүүлээ нэг хэсэг хугацаанд ярилцах цаг гаргаад тэрний дараа залбирлын цагт орё. Би та нарт 10 минутын хугацаа өгье. Ариун сүнсээр ба Бурхны үгээр амьдралаа удирдуулахад танд ер нь яг юу саад болдог вэ? Бурхны үгийг сахин биелүүлээд үр дүнг нь амссан ойрын жишээ гэрчлэл юу вэ те? Сүүлийн үед магадгүй наадмын те амралтаар 2-7 хоног бид нар те хэрэгжүүлсэн жишээ байвал гой хуваалцаарай. За Бурхны үгийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд ямар зүйлийг та шинээр сурах хэрэгтэй байна? Эсвэл өөрчлөх ёстой юм уу? Шинэ дадал зуршил бий болгох гэх мэттэй юуг та илүү сайн те үгийг хэрэгжүүлэхийн тулд танд юу хэрэгтэй вэ? Энэ талаар хэлээ хуваалцъя. За тэгээ 10 минутын дараа тэ Магдалины баг биднийг залбиралд хөтлөх болно.